Арангаа аймагт шүүх байгуулагдсны 100 жилийн ойнонд тохиож байна. Ойг угтаж анхудаа орон нутагт Монгол Улсын дээд шүүх, шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академи, аймгийн шүүх, аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмтэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдж байгаа асуудал цаашид анхаарах зүйл сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Манай аймагт хамгийн их анхаарал татж байгаа буюу энэ зам тээврийн осол замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой энэ гэмтэрэг зөрчил үнийг дагаж үүсэж байгаа эдийн засгийн болон иргэний маргаан хохирол энэ бүхнийг зохицоор нь авч хэлэлцээд ер нь практик тулгамдж байгаа асуудлууд улсын дэд шүүхээс хууль хэрэглээний нэгтгэл байдлыг хангах хүрээнд ямар байдлаар эцэслэн шийдвэрлэж байна вэ? Цаашлаад энэ хэрэг зөрчил маань өөрөө байнга өснө нэмэгдэж байна. За мөн иргэдийн амнаас эд хөрөнгө хэмжээгээр хохирж байгаа энэ нөхцөл байдал дээр цаашид ялын бодлого ямар баахын тодорхой дагалдах нэмэлт арга хэрэгслүүдийг авч хэрэглэх энэ бодлогоо чангаруулах хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ч гэсэн бас асуудлуудыг хөндөж ярьж байна. Эрдэм шинжилгээний баг хурлаар эрүүгийн хуулийн 27-гийн 10 дугаар зүйл, зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж ашиглалтын журам зөрчих гэмтэрэг, зөрчлийн тухайд илтгэлийн сэдв боллоо. Арангаа аймагт сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмтэрэг зөрчил 2 дахин өссөн байна. Улсын хэмжээнд 2025 оны тоо мэдээлэлээр 59.6% нэмэгдсэн нь зөвхөн аймаг бус улсын хэмжээнд анхаарал татж байгаа асуудал юм а. Эрдэм шинжилгээний хурлын үндсэн сэдэв бол хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмтэрэг. Энэ асуудал бол зөвхөн Арангаа аймагт тулгамж байгаа асуудал биш. Ер нь Монгол улсын хэмжээнд энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотой тийм ээ. Түүний дотор энэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох энэ зөрчлүүд буурахгүй харин ч өсөн нэмэгдэх юм хандлагатай байгаа юм. Тухайлбал 2025 онд энэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил бол 59.6% өссөн. Тэгэхээр бид энэ асуудалд дүн шинжилгээ хийх ёстой. Энэ хууль эрх зүйн орчин үнэхээр үр нөлөөгүй байна уу? Юун дээр бид анхаарах ёстой вэ? Иргэдийнхээ амнаас эрүүл мэнд эд хөрөнгийг бид хэрхэн хамгаалах вэ? Яаж энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх вэ? Тэгэхээр хууль зүйн хариуцлагыг оновчтой томьёолох бас ийм шаардлага байна. Энэ талаар бас илтгэгчид чухал санаанууд дэвшүүллээ. Монгол улсын дээд шүүх, Арангаа аймгийн шүүх хамтран анх удаа Арангаа аймгийн орон нутагта эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулж байгаа. Энэ эрдэм шинжилгээний хурлын онцлог байна. Эрдэм шинжилгээний хурлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмтэргийг тулгамдж байгаа асуудлын талаар ярилцлаа. Энэ асуудлыг ярилцах хүрээнд ихэнх илтгэгч нар бол гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмтэрэг зөрчлийг илрүүлсэн тохиолдолд хэрэг шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурга явуулаханд бол техник тоног төхөөрөмжлөл хэрэгтэй гэдэгт бол санал нэгтэйгээр бүгд хүлээн зөвшөөрлөө. Тиймээс орчин үеийнхээ хөл нийлүүлж техник тоног төхөөрөмжтэй болж хэргийг шийдвэрлэх ажиллагаанд төхөн үзүүлэх нь бол зүйтэй гэсэн юм шийдвэр төхөрсөн байгаа. Эрдэм шинжилгээний баг хуралд Арангаа, Баян онгор, Өвөр хангай аймаг, Харорон сумдах шүүхийн шүүгчид, Арангаа аймгийн прокурор цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүх шинжилгээний хэлтээс өмгөөллийн салбар зөвлөл, гэмтэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий орон нутгийн байгууллагууд оролцжээ.